арчсан хувьсгал болж байгаа үед би 1-р ангийн сурагч байлаа. Усаг заалгаж байлаа. Олон зүйлийг буруу хийсэн үнэн. Тэгээ энэ зүйлийг одоо засаж залруулахын тулд арчсан нийгэм бол өөртөө дүгнэлт хийдэг юм амьд нийгэм. Тэрнээс биш хин нэгэн одоо хүнд зориулсан ийм нийгэм бол биш. Энэ агуулгаараа зүгээр надад харамсаж байгаа зүйл оюутан гэдэг хүн галгар хамартай байна уу, гачгаар байна уу, галж байна уу, бэрхий уурхаад өссөн байна уу, төрсөн байна уу? Тэр нэг чухал биш. Энэ үл ичих зүйл биш. Энэ харин ч бахархах зүйл. Харин арчсан хувьсгал хийж байсан тэгээд Монгол улсын төрийн тэргүүнээр ажиллаж байсан хүн маань хин нэгнийг нийгмийн гарал үүслээр ялгарлан гадуурхах, хаана газар ажиллаж байгаа гэдгээр цоллож хуваах, авилгалаа нуухын тулд тухайн үед албан тушаалтар байж хат 1-р ангид байсан одоо нэг хүүхдтэй энэ дээр одоо маргалдаж мэтгэлцэх. Энэ бол одоо их тийм харамсалтай бөгөөд ард түмнээсээ их алсарсан байна гэж одоо миний хувьд бол дүгнэж байгаа. За тэгэх тусам улам одоо энэ дүгнэлтүүл хийгдэх ёстой. Зоригийн хүсч мөрөөдөжсэн тэр ардчилсан хувьсгалыг анхдагч үнэт зүйл дээр нь арчрах ёстой гэдэг ийм одоо хатуу итгэл өгөмжлөлтэй байгаа. За энэ жагуулгаараа би одоо сонгуулийн энэ кампанит ажилд олон газар очиж энэ л үгийг бас хэлж явж байгаа. Тийм учраас бэрхийн уурхайн буйдхан тосгонд өссөн амьдралаараа би үргэлж бахархдаг. Уурхайчтайхаа дунд хамтдаа байсан, жанш шалгаж анхны төлбөрөө хийжсэн энэ бүх цаг хугацаа бол миний амьдралын хамгийн сайхан өдрүүд. Энэ бол миний бахархал юм. Арчсан хувьсгалынхаа үзэл санаанаас ухарч албан тушаалд нүдээ сохолж амин хувийн эрх ашгаар хувьсгалынхаа үзэл санаанаас урвсан тэр хүмүүс харин ичих ёстой гэж би бодож байгаа. Тэр хүмүүс ичиж ард түмнээсээ өөчлөлт гуйж төрд итгэх парламентд их иргэдийн итгэл сэргэж арчилсан хувьсгалын анхдагч үнэт зүйл бүхий шинэ 30 жил эхлэх ёстой гэж бодож байгаа. Энэ агуулгаараа энэ удаагийн парламент ч гэсэн одоо холимог тогтолцоогоор явж байгаа анхны сонгуул миний нь бол одоо энэ богширсан эрх мэдлийг л задлах зорилготой. Монгол улс энгийн амьдрал дундаас хэн нэгэн болж гарч ирж чаддаг нээлттэй арчилсан улс юм аа. Энд ч заавал даргын хөх дарга байх албагүй. Мөн галч байсан залууч ерхий сайд болж болдго юм аа гэдэг энэ том одоо жишээ юм аа гэдэг. Тэгээд би авилгын эсрэг галч байх болно. Бэрхчүүдтэйгээ хамт би хатуугаас хатуу жанш байх болно. Баярлалаа. Сүүлийн үед намайг бас хүмүүс бэрхэд байсан мó галч гэлэр хамартаа гачгаар авцсан ирж хамаг юм үүмүүлээд гэж ингэж ярьж байгаа. Тэгээд сая дулааны станц дээр очиод нэмээ би авилгын эсрэг галч хэвээрээ дуусах болно гэдэг үгийг бас дулааны станцын нээлтэн дээр хэлсэн. Ерөнхийдөө ажлыг хүн болно гэж явахгүй хүнс ажил болоод байдаг болчиход байгаа юм. Буянтай ажил гэж боддог. Энэ галчаас амьдралаа гараад ихэсэн олон мондог хүмүүс байдаг л да. Одоо хамгийн олон жишээг бол одоо ерөнхий сайд оюун эрдэм байна. Одоо галч байсан гэж боддог. Авилгачид ялах уу, ард түмэн ялах уу гэдэг түүхэн сонголтыг хариулт өгөх. Оюун эрдэм их мэдчлэн олон улсууд байдаг. Би галчаараа бахархдаг. Цагаан гартай авилгачид хар гартай гэж галчийг мож болохгүй. Энэ гар бол хөдөлмөр хийдэг гар болохоос хулгай хийдэг гар биш ээ. Тийм ч учраас ардын намын сонголт бол ерөнхий сайдтайгаа хамт байх шудраг ёсны тэмцлийн ялалт байх болно. Галч оюун эдний бадраасан галыг үргэлж өдөө бадраацгаая. Тийм учраас ардын намын жагсаалтыг дэмжих сонголт бол ард түмний ялалт байх болно. Бид нэр улс үндэсний сонголтыг хамгийн тэргүүнд тавих хэрэгтэй. Тэр энэ дараалал сайн бодож хэрэгтэй юм шүү. Ерөнхий сайдаа агаар нь дэмжиж